Байцгаана уу? Энд байна. Та бүхэндээ энэ удаа итгэлийн талаар, ялангуяа бэлэг авьяасын талаар үргэлжлүүлэн ярих гэж бодсон юм. Тэгэхээр та нар Ромын 10:17 илүү сайн мэднэ. Итгэл нь сонсох нь Христээр ирдэг гэж. Ром 10:17. Тэгэхээр энэ дээр бол Библийг уншаараа. Тэгээд тэр нь итгэл төрнө гэсэн тухай гарсан байдаг. Харин итгэл гэдэг бэлэг авьяас талаар хүмүүс онцгой нэг мэддэггүй байгаа. Тэгэхээр энэ эпизодоор та бүхэндээ итгэлийн бэлэг авьяасын талаар хэлж өгье гэж бодсон юм. Тэгээ 1-р Коринтын 12:7-9. Нийтийн тусын тулд сүнсний илэрлийг хүн тус бүрд өгсөн аж. Хүн тус бүрд гэж байна. Тэр хүн болгон ялангуяа итгэж бүр бэлэг авьяастай гэсэн үг. Нэгэнд нь мэрэгэн ухааны үгийг сүнсээр өгсөн бол нөгөөд нь мэдлэгийн үгийг тэрл сүнсээр өгсөн. Бөгөөд өөр нэгэнд нь итгэлийг мөнөх сүнсээр, нөгөөд нь итгэх бидгийг нэг л сүнсээр өгсөн. Тэгэхээр энд байгаа итгэлийг гэдэг дээр итгэлийн бэлэг авьяасын талаар хэлж байгаа юм. Итгэлийн бэлэг авьяасын талаар би ч гэсэн ойлголт тун багтаа байсан. Би зүгээр л итгэлийг Еврей 11:1 дээр гардаг шиг итгэл бол найддаг зүйлсийн маань бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн гэж боддог байсан. Харин яг үндэ итгэлийн бэлэг авьяасыг хүлээж авсан дараа юу болсон бэ гэхээр итгэлийн бэлэг авьяастай хүмүүс голцоо гар тавин залбирдаг. Мөн ахлагч нар болон пасторууд гар тослон залбирх үед бас итгэл явагддаг байгаа. Харин итгэлийн бэлэг авьяас үнэхээр онцгой итгэл чөлөөлтөнд. Яагаад вэ гэвэл итгэлийн бэлэг авьяас хүлээж авах үед заавал гар тавин залбирх шаардлагагүй болно. Хоолын зайн буюу ялангуяа одоо бүх юм онлайн зүүм болсон үед яг үнэхээр итгэлийн бэлэг авьяасаар итгэл чөлөөлөлт явагддаг байгаа. Энийг хүмүүс мэддэггүй. Энийг итгэлийн бэлэг авьяас байна гэж боддог. Үнэндээ тийм биш. Итгэлийн бэлэг авьяас, итгэлийн бэлэг авьяастай хамт хэрэгддэг гэсэн үг. Итгэлийн бэлэг авьяастай хүмүүс гар тавихад гар нь хаалдаг. Тухайн яг өвчтөй газруудад гар нь хаалж явдаг бол харин итгэлийн бэлэг авьяас ямар ч юу ч мэдэрдэггүй. Яг үнэндээ бол. Тэгэхээр итгэлийн бэлэг авьяас орж ирэх үед та бүр яг супер натурал жоохон хөвчөг итгэдэг гэсэн үг. Тухайн хүнийг залбирахтаа яг эдгэрсэн гэдгийг мэдээд итгэдэг. Тэрнээс биш хоосон та эдгэрчлээ сайн яваараа баяртай гэж хэлж байгаа бол үр хэрэг. Харин бүр яг итгэл төрөн тухайн хүн эдгэрсэн гэдгийг мэддэг. Эдгэрээгүй болоогүй байх юм бол таас мэддэг. Мэдээд дахид залбирая гэж хэлдэг. Жишээлбэл би нэг удаа нэг хүний толгойг 7 удаа залбирсан байдаг. Тэр хүн залбираад эдгэрдэг. Толгой зүгээр болчлоо гэл. Тэгсээ жоохон байж байгаа л дахиад толгой өвдлөөгээд тэгээ би гайхаад энэ юунаас болсон бэ гэж сонсчаа. Тэр хүнд 7 төрлийн толгойн өвчин байсан. Санаа зовлтоос болж толгой өвддөг байсан. Стрессээс болж толгой өвддөг байсан. Бас цархны цусан хангамж дутагдаж толгой өвддөг байсан. Гэх мэтлээ. Тэгээд дээр нь хардаа зүудэлдэг байнгын бас толгойн бүр мигран бас өвчтөй байсан гэх мэтлээ. Тэр энэ олон төрлийн өвчин тусдаа бүгдийн чөлөөж таарсан. Тэгээд итгэлээр яг эдгэрсэн мэдж байгаа боловч дахиад толгой өвдөхөд дахиад залбирч хөөдөг. Нэгэн удаа бас сонсгол нь тийм сайн сонсгол нь ердийн бүртлөө яг сүнсний сонсгол сайн биш зарим дуу чимээг сонсдоггүй хүний залбирахад бас би олон удаа залбирсан тохиол байдаг. Тухайн хорт хавдар ч юм уу тухайн хавдар эдгэрхэд эдгэрсэн мэдсэн үедээ би дахиад залбирдаггүй. Энд багш дахиад залбираад өгөөч. Үгүй би эдгэрсэн юмыг юуг нь залбирах вэ? Нэгсэндээ хоол гал дээр тавьсан. Тэгээд эсвэл плеткэн дээр тавьсан. Плеткээ залгаагүй. Тэгвэл тэр хоол болохгүй. Хичнээн удаан байлаагээ тэр хоол болохгүй. Тавьсан л харин плетк залгах үед хоол болдог. Мэдээж галын тохируулах ёстой, байн хажууд нь харах ёстой юу гэсэн ойлголтууд байж болно. Тэгэхээр яг итгэлийн залбирал хийсэн үед гал асаасантай адилхан. Тэр хүн итгэрсэн гэдгийг би шууд мэддэг. Дахин плетийг асааж унтраагаа таах шаардлага ерөөсөө байхгүй. Тийм учраас зарим залбирлыг би эзэж олон хийдэггүй. Яг эдгэрсэн гэдгийг үнэн голоосоо мэддэг гэсэн үг. Тэгэхээр итгэлийн бэлэг авьяасыг та нар бас гуйж аваараа. Түнчлэн бас өөрт байгаа итгэлээ нэмэгдүүлэхийн тулд үнэхээр итгэл нь сонсох нь Христийн үгээр ирдэг тул Библийн үгүүдийг сайн сонсоосоо гэж үнэхээр хүсэж байна. Тэгээд тийм учраас би Библийг уншихдаа удаан бөгөөд чангаар уншдаг байгаа.
Харин итгэлийн бэлэг авьяас дээр бол үнэхээр гайхамшигтай зүйл шүү. Энэ бол Бурханаас ирдэг бас нэг өвийн нэг. Энийг одоо би өөртөө эртээ сайндаа ч юм уу их Библи уншсан да биш. Харин зөвхөн Бурхан сүнсээр өөрөө хүссэнчлэн өгдөг байгаа. Тэгээд та бүхэнд амжилт хүсье. Итгэлийн бэлэг авьяас, итгэлийн бэлэг авьяасаар нийлэх үед та холын занаас хүнийг залбирахад тэр хүн мэдэрдэг байгаа, тэр хүн бас эдгэрдэг байгаа шүү. Тэгэхээр та бүхэнд баярлалаа.